За хөтөлбөр үргэлжлэн хурж ийн үзэгчтэй яг одоо та бүхэндээ зочноо олзуулахад бэлэн болсон байна. Студид маань зочин маань хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн зочноор Монголын Хейбол бильярдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Батхүү хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Өнөөдрийн мэнд төргий. За маш гоё мэдээтэй ирсэн тийм. Монгол улс одоо багийн бильярдны төрөлд одоо дэлхийн аварга гэдэг юм гайхалтай цалгуун шинтэй хүрэлцэн ирсэн. За Австрали хотод болсон. Австралийн Брисбен болсон тийм. За дэлхийн аваргын сонь сайхнаар хэдүүлээ яриагаа эхлэе. Тэгээ явцдаа сайхан танилцсанаа гэдэг. Тэгээ. За чи Австралийн Брисбен хотод сая 1 сарын 16-наас 19-ний хооронд багийн дэлхийн аварга шалралт тэмцээн дэлхийн цом гэдэг анх удаага зохион байгуулагдаад Монголын эрэгтэй тамирчид бол алтан медаль аваргын цомыг авсан. За эмэгтэй тамирчид бол шагнал 5 дугаар орноос гарсан. Ер нь бол 32 орны 32 баг тамирчид оролцож байгаа. Нэг одоо эрэгтэй төрөлд, эмэгтэй төрөлд бас ялгаагүй 32 орны 32 баг оролцсноос эмэгтэйчүүд маань 5 дугаараар, эрэгтэйчүүд маань аварсан. Эмэгтэйчүүд гэсэн ер нь бол медаль авах боломж байсан. Жохон муу тоглолцсон яг тэр медалийн төлөө тоглолтын дээр. За манай эрэгтэй баг тамирчид маань ер нь финалд ямар болсон багтаа өрсөлдөө ер нь өрсөлдөөн хэр байв? Тий. Ер нь бол тооцооллоор бол хятадуудыг гарч ирэх байх гэж тооцоолж байсан. Тэгсэн хятадууд бол яг шүгийн дөрөвт Солонгосын багтаа таарсан байсан. Хагас шгшээд. Тэгээд Солонгосын шгшээ багийн яг ахлагч гэдэг нэг хятадд бэлтгэл хийдэг мундаг залуу байгаа л да. Тэр ер нь бага ерөнхийд нь чирээд хятадыг 3-1 харьцаагаар хожоод гараад ирсэн. Тэгээд бид нар бол хятадд чинь бол яг дэлхийд номер 1 баг байхгүй. Тэгээд хятадтай үзэх байх гэж тооцоод ирсэн. Солонгос гараад ирсэн. Солонгосыг бол манайх бол өмнө хожиж ирсэн. Ялангуяа тэр багийн ахлагч манай тамирч Монголын тамирчид хожиж ирсэн болохоор манайх сэтгэл зүйвч гэсэн тийм. Жоохон манайхнаас бол жоохон имэлттэй тоглосон. Финалийн тоглолтын дээр хятадтай тоглосон шиг тийм амар тоглолт гаргаж чадаагүй. Өмнө хожигдчихсэн болохоор бас жоохон тийм байсан юм шиг. Тэгээд манайх чинь 3-1-ээр хожигдсан газараа манай нэг тамирч чинь баг зэргийн алдаа гаргаад тэн дээрээсээ бариулаад адилгуур болоод тэгээд нөгөө голден скор гэж ярьдаг. Сүүлийн нэг тоглолтоор шийдээд манай хоёр одоо дэлгэрдлээ Дандан Жамс хоёр маань тэрэн дээр хожоод төрүүлсэн байна. Маш сонирхолтой гарсан тий. Голден скор гараад тэн дээр хожиж төрүүлсэн. Тэрэн дээр бол манай Дандан Жамсын хувьд алдаагаа засаад маш сайн тоглолт хийсэн л дээ. Одоо энэ дэлхийн аварга ер нь хэдэн жилд яаж зохион байгуулагддаг тэмцээн юм болоо бас үзэгчд маань Монгол улсаас маань бас одоо ингээ анхны аваргууд шүү дээ тий. Багийн тэгэхээр бас мэдээлэл жоохон дутмаг болов гэж бодож байна. Гоё мэдээлэл өгье тий. Хейбол бильярдын төрөл маань одоо яг бильярдын спорт дундаа шинээр хөгжүүлж байгаа. Одоо хятадууд бол яг өөрсдийн үндэсний спорт болгож хөгжүүлж байгаа юм төрөл байна. Одоо яг албан ёсны олон улсын дэлхийн аварга шалралт тэмцээн 2015 оноос эхэлсэн. Тэгээд одоо нэг 11 жил болж байгаа. Монголчууд бол 15 оноос эхлээд оролцож эхэлсэн. Тэгээд амжилт үзүүлэх нь бол одоо 2024 оноос амжилт үзүүлж эхэлж байгаа. Тэгэхээр нэг 7-8 жил тасралтгүй явсан нь эцэст. Монголчууд амжилт үзүүллээ. За дэлхийн аварга шалралтын зүүн анх удаа зохиогдсон. Энэ багийн төрөлд юу ганцаарсан төрөлд бол 15 оноос хойш зохиогдож ирсэн. Тэгээд энэ төрөл маань 4 жилд нэг удаа явагдана. Одоо дараачих нь 30 он зохиогдох байх. Бараг эргээд Австралид зохиогдох байх. Яг тэгэхээр 2032 оны одоо Австралийн олимпиад, зуны олимпиад орох магадлал өндөр байгаа учраас тэрний наанаас одоо олимпийн наадлын тэмцээн шалралт болох байх гэж байна. 4 жилд нэг удаа болно гэдэг чинь мэдээж шансаа тэр хэрээр өндөрсөж яах л гэсэн үг тийм. Маш олон баг тамирчид тэр 4 жилийн хугацаанд олимпиадтай адилхан хөл бөмбөгийн дэлхийн аргатай адилхан л гэсэн болчихж байгаа юм да. Тэгээд ингээ хараад хахад энэ багийн төрөлд тий Монгол улсаас баг анхны цом уу гэдэг үү бас судалж үзэхээр л юм гэлээ тий. Манайх сая 3x3-оор л мөнгө медаль авсан шүү дээ. Тий. Азийн аварга бол багийн аварга болж исэн тий. Одоо 3x3 тий. Тэгэхээр дэлхийн аваргууд дээр бол багийн төрөл баг анх удаа магадгүй байгаа шүү тий. За явсан тамирчдын хувьд ер нь ямар тамирчид маань явал бас нэг гол эзэд маань байгаа шүү дээ тий. За хамгийн залуу нь одоо манай Тэмүүжин байна. 2016 онд одоо Монгол улсад анхны
одоо өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медалийг авчирч ирсэн. За 17 онд бас дахин мөнгөн медаль аваад одоо хошоо мөнгөн медальтай болжсэн. Тэгээд тэрнээс хойш бол одоо манай эмэгтэй тамирчид бас одоо оюутны университет наадмаас медаль авчирч байлаа. За олон улсын хэмжээний мастер Наран Туяа манаас снукерийн төрөлд Азийн аваргаас боллоо. За тэрний дараа Тэмүүжин маань ахаад 2024 онд Азийн аварга болсон. Сая 2025 онд Тайландын нээлттэй тэмцээнд бараг 200 гаруй 300 га тамирчид дундаас төрүүлж бас мундаг амжилтыг үзүүлээд ирсэн. Ийм мундаг тамирчин байгаа. За дараачийн хоёр тамирчин маань насаар бол одоо нэлээд бөөр суудсан. Яг эд үе дээр явж байгаа 37 хүрж байгаа. Дэлгэр талаа Дамжин Замц гэдэг хоёр олон улсын хэмжээний мастерууд маань орсон байгаа. За тэр хоёр тамирчдын маань хувьд бол бэлтгэл бол маш сайн байсан. Монгол улстай бол байнгын одоо ээлжлэл одоо тэр хоёр сүүлийн хэдэн тэмцээнүүдэд дэлгэр талаа Дамжин Замц хоёрлоо ээлжлээ төрүүлээд байсан л да. Тэгээд чансаа гараад одоо тэр гурын шалгараад явсан байгаа. За хоёр тамирчны маань хувьд бол одоо 20 гаруй жил ууггүй хичээсний үр дүнд одоо энэ хүү одоо дэлхийн аварга гэсэн мөрөөдөлтөд хүрсэн байгаа. Дамжин Замц, Дамжин дэлгэр талаа явууллаа. Өмнө нь бол олон улсаас медаль авч үзээгүй байсан. За тэгээ анхны медаль нь бол авалтан медаль бүр багийн дэлхийн аварга болж таасан. Тэгэхээр бас нэг ууггүй тууштай зүтгэснээ бас ач тусмын үр дүн гарч ийн л та. Тэгээд нэг хизээш нэг шантраагүй одоо хүмүүс ч бас тамирчны карьер чи ер нь 30 гараад ирэхээр буураад ингээд харж эхэлдэж штэ. Тэгэхээр бас тэрийг бас хайчаагүй. Одоо зарим тамирчдууд бол ингээд өөр за одоо ингээд миний карьер угаасаа бүтэхгүй юм байна гэдэг өөр амьдралаа хөвөж явсан тохиолдол бас байгаа. Тэрхүү кейс зөндөө байдаг. Гэхдээ Дамжин Замц дэлгэр талаа хоёрын хувьд бол ууггүй зүтгэсний хувьд бол энэхүү амжилтанд хүрч чадсан. Ер нь бильярдны одоо карьерийн нас гэдэг юм уу те. Тамирчид маань ер нь зүгээр ингээд бидний мэдгүй өнцгөөс ингээ харахад бол бас нэг аваа удаан тоглох боломжтой юм шиг санагдаад байгаа. Тий, одоо бусад спортоос ганц давуу тал нь нөгөө бэртэл гэж баг байдгүй. За ер нь бол яг ширээгээ тойроод алхах нэг алхалтын бэлтгэл нэлээд болдог ч гэсэн одоо бусад одоо сакс те бүх эдрийг бол бэртэлгүй юм спорт байхгүй. Толгой их ажилладаг оюуны спорт. Одоо хөдөлгөөний чатар гэж бас ярьдаг. Тэгэхээр одоо 80 одоо 8 настай болчоос 80 настай буурал хүртэл тоглох боломжтой. За яг тэгтээ яг мэржлийн төвшөнд бол яг нэг тамирчид мөн 50 хүрээл 50-аас хойш юмуд нь одоо дэлхийн аваргуудыг хараад хахад ур чадварууд нь буурч эхэлж байгаа. Таны хувьд яг энэ дэлхийн аваргад яг ямар оролцоотой оролцоо? Ер нь бас нэг энэ бильярд гэдэг энэ спорттой яг хизэнээс холбогдох холоо тантай бас жоохон дэлгэрэнгүй танилцмаар байна. Миний хувьд бол одоо 16 таа анх энэ спорт руу холбогдчихсэн. Анх бол одоо мөнгө олох зорилготой. Нөгөө дээрүүдийн гудамжинд энэ ширээнүүд тавьсан хүмүүс тоглоулдаг байсан шүү дээ. Тэгээ нэг тийм ширээ худалдаж аваад хүмүүст ингээд тоглоулаад мөнгө олдог байсан. Тэгээд өөрөө тоглосоор байгаа энэ спортод дурлаад одоо мөнгө олсон ч юмгүй гэдэг. Тий, тэгэхээр яг бас хэрэг болсон. Тэгээд тэрнээс хойш одоо 16 тус одоо 43 таа гэдэг чинь 20 хэдэн жил 26 жил явцсан юм. Тэгээд уул нь би бас өөрөө бас нэг 2006 онд анхны 2005 онд анхны дэлхийн аварга шалралт тэмцээнд Монгол улсаас анх удаа явж үзчихсэн. Гэхдээ төрөл нь өөр пул бильярдын төрөл Американ пулээр. Тэгээд тэнд очиод яг тухайн үед бол одоо яг өдийд байгаа шиг юм техник хэрэгслүүд байдгүйс. Яг стандарт шаардлага хангас яг олон улсын тэмцээн уралдаан явагддаг ширээ, зөвхөр мод хэрэгслүүд байдгүйсэн. Бид нар тэгэл өөрсдийнхөө олдсон дээр зөвхөр модоо заалан тоглодог зөвхөр модыг сайхан арчилж байгаа л очиод тоглож исэн. Тэгээд алуулж байгаа юм чи очиод. Тэгээд давтуус тэгэл за ер нь бол өдрийн нэг 8 цаг доотлон бэлтгэл хийгээл тэгжиж л эднэрийн хэмжээнд хүрэх юм байна гэж бодоод дэлхийн аварга болно гэж зориул бэлтгэл хийж исэн. Тэгээд дунд нь бас нэлээд амьдралын шаардлагаар тэмцээн уралдаанд явахгүй завсартаад сургууль соёл гээд
Тэгээ ер нь явандаа бодоодсэн миний нас ер нь одоо дэлхийн авраг болоход хэцүү болж байгаа маань. Монголоос нэг дэлхийн авраг хүүхдүүд төрүүлээд хүүхдүүд бэлдэж эхэлсэн л дээ. Тэрний нэг маань одоо Тэмүүжин байна. Тэгээд ямарсан өсвөрийн хошоо мөнгө авсан, дараа нь Азийн авраг болсон. Тэгээ сая дэлхийн аврагаас одоо миний болон монголчуудын мөрөөдлийг одоо биелүүллээ тийм. Байж болох ер нь оролцсон тэмцээн болгоноос л медальтай. Ер нь бол нэрмж тэр одоо ингээд хятадд бол Тэмүүжин гэхээр Чингис хаан гэж орчуулж гарч ирт юм л. Нэр нь нөө. Тий одоо спортын бильярдын спортын төрөлд одоо дэлхийг байлдан дагуулж байна гэсэн. Гоё юм аа. Тэмүүжин маань хэдэн наснаас эхэлж хичээлж эхэлсэн юм болоо тэн дээр? 12 настайдаа ирж ирсэн. Нам Тэмүүжин ч одоо 2000 оны тий 12 настайдаа ирж ирсэн. Тэгээд тэр цагаас хойш одоо тэр ч одоо баг аав хоёр шиг л явж байгаа. Та тийм ээ тий. Хин хинийхээ хүслийг биелүүлсэн. Сайхан бас баг хамт олон болчиход ирсэн байна. Ер нь ингээ 3 эсрэг багийн гэхээр бас гайхаад байна. Ганцаарчсан гэж бас нэг сонсогдоод байгаа юм байна тий. Тэгвэл яг багийн гэхээр одоо дөрмөн нь одоо яаж өөрчлөгдөх вэ? Тэр талаас нь бас жоохон. Ганцаарчсан төрөл бол яг нэг хүнтэйгээ тоглолно. Тоглолтынх нь нөгөө фрейм өргөн их олон байдаг байхгүй. За багийн спорт болохоор нөгөө багаараа тоглож байгаа болохоор яг хоёр тамирчин хоорондоо одоо ганцаарсан төрөл дээр бол 7 ажил хамгийн багадаа 7 ажлаар тоглолдог байхгүй. Нийтдээ 13 өрөг тоглоно гэсэн. Тэгэхээр багийн спорт маань багийн төрөл маань болохоор 3 ажлаар бас их эрсдэлтэй. Тийм байна. Тийм ойрхон ажил дээр ч одоо хинж хожиход бас магадлал өндөртэй тийм. Тэгээд ер нь багийн тамирчид нь жигдхэн байж ээж өндөр амжилт үзүүлж байгаа. Зарим багуудын хувьд бол нэг гишүүн жоохон сул мол тийм тамир багууд байсан л да. Тэрэн дээрээсээ бас хожигдох тохиолдол. Тэр нь одоо яг султал болоод явчих юм шүү дээ. Манай багийн хувьд бол гуруулаа яг жигдхэн. Хинж одоо ямар ч тамирчинтай таарсан хожих магадaltaй тийм тамирчдайсэн болохоор яг ингээд жигдхэн тоглолтоор дэшээ гараад ирсэн. Одоо дөрмийн хувьд одоо жишээ нь. Дөрмийн хувьд одоо ингээд эхлээд ганцаарсан тоглолт. Ганцаарчсангаар 2 тоглолт юм. Тэгэнгүүтлээ хосолж тоглоно гэсэн. Одоо яг цохилтоо ээжлээ зөхнө гэсэн. Нэг шарг аваад дахиад дараачин тамирчин тоглоо. Ингээд ээжлээ тоглолт. Тэгээд ингээд нийт онооны дөнгөөр хожсон гэсэн. Яг тэр голден скор дээр бол бас нэг 2-2-оор гарч ирээд ганцхан тоглолтоор шийддэг. Бас адилхан ээж зохиол тийм ээж зохиол. Яг тэр голден скор дээр тэр нэг хагалттаа бас үздэг байхгүй хин хагалах вэ гэдээ үзээд Солонгосын баг хагалахаар болоод. За тэрэн дээрээс хагалсаар нь азар бөмбөг унаагүй. Унсан бол Солонгосын баг бол дуусгах чадвартай тийм өндөр чадвартай баг. Шууд ихний одоо яг цогцолтоор болоо. Тий цогцолтоор. Тэгсэн чинь азар бөмбөг унаагүй. Тэн дээрээс нь манай дэлгэр талаа тоглолтыг маш гоё эхлүүлээд хамгийн хэцүү бөмбөгийг аваад. За тэндээс өргөжлүүлээд дамжин жанц маань бас гоё маш гоё цогцолтыг хийж дараачин шагнах ард гаргаж ирээд. Тэгээд ер нь алтх хэцүү болчихж байгаа. Тэгээд тэн дээрээсээ хожаал аваргалсан да. Тэр бол өстой үнэхээр нэг гар хөлдрөг үзсэн. Үцхэн аргагүй амар хэцүү тоглолт болсон тэр. Яг хамгийн сүүлийн тоглолт бол. Тийм ээ. Яалчгүй нэг финал шиг тий. Тийм би бас тэгээд нэг лайв хийгээд тайлбар хийжсэн болохоор бас. Тэр өмнөөс нь л тоглолтоод байгаа юм шиг тийм. Ер нь яг тэр өндөр ур чадвартай тоглогч нар нэрэн л яг хаглал яачвал өстой нэг зохио өгөхгүй л дуусчихдаг байх та тий. Ер нь бол тэгээд нэг олон тоглолтын дээр тэгээд хин сайн хагалж байгаа нь бас хожлыг илүү авдаг. Хаглаад дуусгах зорилготой тоглолдог. Одоо тэгээд багийн спорт учраас дотроос нэлээд тактик хэрэгэлдэг байх тий. Одоо за хин хаглуул зохилтой яах вэ ийхүү гэд. Тий. Бид чи одоо эхний тоглолтоо хүртэл хин хийх үү гэдгээ бас дараа нөгөө тамирчтай эсрэг багийнхаа тамирчтайг судалж агаад за тэрнтэй чи тоглол энэтэй би тоглоё гэдэг иймэрхүү бас тактик гаргаж ирж тоглож байгаа. Тэгээд тэр Солонгостой тийм тоглосон тактикчсан бас маш зүг байсан. Одоо ер нь бол ихэнхдээ багийн ахлагч нар гарч ирээд байсан байхгүй. Тэмүүжингийн хувьд бол багийн ахлагч гэж явж байсан. Тэгэхдээ солонгосчууд бол Тэмүүжин гарч ирнэ гэж тооцоолж байсан боловч дэлгэр талаа гараад ирсэн байхгүй. Тэгээд тэдний тактик нь жоохон өөрчлөгдөд тэрнээс гадна дэлгэр талааг солонгосчууд бас сайн мэддэг. Дэлгэр талаа солонгос тус нэг хэсэг ажиллаж бас тэнд бэлтгэл хийж исэн, тэмцээн оролдоонд орж исэн болохоор бас нэрийг бас сайн мэддэг. Өмнө нь бас таарч тоглож хожигдож исэн
болохоор бас тэр нь бас нөлөөлөх шүү бас. Тийш тий. Тэстэй яг тийм байна. Яг та хэдийн хувьд бол бас нэг за хятад гээл тооцоолсон финалыг те хятад гээд ерөнхийд нь тооцоолсон байсан. Солонгос гараад ирэхэд бас сэтгэл зүйн хувьд ч гэдэг юм уу ер нь нэг арай дээр тий манайхан ч юм бол даваа байсан шүү дээ. даваа ер нь хятадаас бус тамирчтай бус орны тамирчтай бол хожно гэж гараад. Ааха. Тэгээд хятадч нь яалтчгүй бас ур чадвар өндөртэй нөгөө яг олон тоглолтын дээр бол баг хожиход нэлээд хэцүү байдаг. Гэхдээ бас нөгөө 3 ажлаар тэгээ багийн тоглолт болохоор бас хожих магадлал өндөр хинж хожно гэж бодож байсан л та. Гэхдээ Солонгос гараад тэгэхээр өөр илүү баярлжлээсэн. Ааха. Гэтэл мэдээж тэр чинь дэлхийн хэмжээний тамирчид байгаа учраас те санаа амар байж болохгүй. Ааха. Яг энэ спорт бол одоо бүүн тооцоолол тэгээл ер нь одоо төвчээрч гэдэг юм а тийм маш их зүйлийг шаардсан спорт шүү. Геометр нөгөө физик юмгаар тооцоолно. Дээрээс нь тий шатарч бол 3 нүүдлийг хардаг гэж байна шүү дээ. Энд чинь болохоор 8 нүүдлийг хардаг. Яа. Яг хамгийн сүүлийн хар шаргийг авах хүртлээр тооцоолно. Тэр болгонд нь тэр нэг шаргуудаа удирдах байрлуулна гэдэг нь өөрөө. Удирдах байрлуулна гэдэг маань нөгөө нэг асар их олон тоглолт хийсэн бэлтгэл тэгээд мэдрэмж. Яа. Тэгээд тоглолт тэр том тоглолтын дээр чинь бас гар чангарчаар тоглолт гарахаа явчихдаг байхгүй. Тэрийг гарыг чангарахгүй байна гэсэн хасар их сэтгэл зүйн. Чи мэдээ сандрахаараа чангарна сте. Сандрахаараа чангарна. Тэгэхээр аль болох сандрахгүй яа сэтгэл зүгээ барьж чадчихна гэдэг маань одоо ер нь бол бэлтгэл сайн хийсэн байна л гэсэн. Тийм бэлтгэл сайн хийсэн хийчихвэл гар одоо ингээд жоохон ингээд гатуураад чичирсэн ч гэсэн алддаггүй байхгүй. Бэлтгэлийнхээ автоматар ингээд оруулдаг. Тэгэхээр сэтгэл зүй тий тооцоолол тэгээд ер нь бол ингээд нэг өдөржингөө тэмцээнд оролцоод орой дуусахад тарих бас амар ядардаг шүү дээ. Ер нь өдөржингөө нөгөө ажил хийснээс ч хэцүү. Тарихны ачаал амар. Тэгээ манайхан ч нөгөө стресстэй талах гэж янз бүрээр үлддэг байхгүй тий. Зүгээр бид нар ингээд нэг цагаа чөлөө цагаа өнгөрүүлэх гэж ингээд нэг бильярдны газар ороод тойрол нэг хэд тоглоход л зүгээр ядарсан байдаг шүү дээ тий. Хэд ч тэнч чинь бүр бид нар бол тархитлагаа бол нэг ажиллаулаад байгаа юм байхгүй шүү. Ер нь кайф авах гэж тоглож байна. Тийм кайф авах гэж тоглож байна. Одоо яг одоо бэлтгэгдэж байгаа шанар ер нь байгаа юу? Тийм одоо зөндөө хөлтүүд байгаа. Одоо сая өсвөрийн лигийн авраг шалруулах тэмцээнийг анх удаага зохион байгууллаа. Өчигдөр финалийн тоглолтыг өсдөөсөн. Тэгээ Дархан уул аймгийн хүүхэд төрсөн ба 17 настай амар санаа гэдэг дархныхан маань бас бильярдын төрлөөр анх удаага бас баг аврагтай болж байгаа. Тэгээд зөндөө одоо нийтдээ 86 тамирчин оролцсон. Хөдөө орнот одоо Дорногов аймагт аймгийн авраг гэж шалгуулалт бол тэндээс шалгарсан хүүхдүүд ирж байгаа. Баянгор аймагаас ирж байгаа. За тэгээ Улаанбаатар хоттой шалгуулалт болоод ингээд нийтдээ 86 тамирчин оролцсноос Дархан уул аймгийн амар санаа гэдэг. За ер нь бол Шигшээ 8-д хөдөө орон нутгийн 4 тамирчин гараад ирсэн. Дорнод, Баянгор, Дорногов, Дархан уул аймгийн гэдэг. Тэгэхээр энэ хүү спорт маань бас асар их хөгжиж байгаа. Тийм байна. Одоо яг нөгөө манай тамирчид маань яасан болоо ер нь хайчсан болоо гэдээ манай үзэгчид бас бодож иж магадгүй тий. Одоо яг ямар ажилтаа бол дараагийн юмнуудаас орсон сурагтай. Тий сая ирээд нэг 2 3 оноо буцаад Хятадын Чинхандаа хотод одоо юуны Дууя гэдээ бас нэг том брэнд үүдэг. Одоо яг энэ ширээг үйлдвэрлэдэг брэндүүд чинь айгүй их том тэмцээн зохион байгуулж олон улсын нээлттэй тэмцээнийг ивент итгэдэг. Тэгжээж бас өөрсдийнхөө брэндийг сурталчилдаг. Тэгээд төрөөс нь 2 тэрбум 500 мянган сая төгрөгийн шагналтай тийм тэмцээнд том тэмцээн биш үү? Тий, оролцохоор явсан байгаа. Манай бүх тамирчид. За Тэмүүжингийн хувьд одоо хэсгээс гарахын төлөө өнөөдөр тоглоно гэдэг 2 хожигдсан байгаа юм л. Одоо яг багаараа юу? Эсвэл энэ болохоор ганцаарсан. Ганцаарчлсан тэгээд тий. Хятад улсад зохиогддог болохоор ихэнх тамирчид нь хятадууд байдаг. Тэгэхээр бас нэлээд ширүүн өрсөлдөөн. Нэлээд ширүүн өрсөлдөөн. Энэ манай тамирчид нэг яг хятадуудтай өрсөлдөөл 36 12 дугаар байр руу ороод ирэхэд том амжилт гэж үздэг байхгүй. Тэмүүжингийн хувьд бол 16 дугаар байр руу орж ирж ирсэн. Одоо тэрийг ахиулах хэрэгтэй л байна. Тийм байна те. Нэг дэлхийн авраг гэдэг нэр хүндтэй тэнд очиж байгаа шүү дээ. Хятадууд ч юм бол одоо 200 мянган тамирчдаас шалгарч гарч ирж байгаа. Тэр чинь амар байгаа. Тийм шүү дээ. Эхний 64-т бол одоо ямар ч тийм сул тамирчин байдгүй. Тийм шүү дээ. Тэр чинь бол Монголын нэг
топ 16 тамирчин бол яг бас гайгүй яг жигтгэн тоглолт. Тэрнээс хойш бол бас ур чадвар бас одоохондоо бол таар байгаа. Тэгэхээр бас Тэмүүжингийн маань хувьд бас 16 л орж ирсэн гэдэг бол том амжилттай шүү тий. Тийм ээ. дэлгэр талаагийн хувьд бас нодлон бас том тэмцээнд 32 л орж ирчихсэн юм амжилттай. За бидний ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээ төгсгөлд нь ер нь яг энэ бильярд гэдэг спорт залуучууд биднэрт яг юу өгдөг спорт юм болоо. Ер нь хичээснээрээ одоо ямар одоо зүйл суралцдаг юм бол талуудыг тий. Тийм нэгдүгürt нэг цаг бильярд тоглоход 3-5 км алхах чинь. За тэгээд ийм ногоон цэмттэй ширээн дээр 15 өнгийн шаргийг одоо нийтдээ чинь 7 солонгийн 7 өнгөтэй л гэж ярьдаг юм да. Ингээд нүхэнд оруулаа ингээ гүйлтийг харж хараан тэгсэн. Энэ манай бильярд чинь хараа мотон цөөхөн шүү дээ. Шарыг оруулна гэхээр амар кайф авдаг. Тэрний нөгөө орж байгаа дуу тий энэ эдэр чинь айгүй их кайф өгдөг. Ер нь бол ингээд өдрийн нөгөө нэг стрессцэн ингээд компьютерийн ард ингээд удаан суудсан хүмүүс энэ чинь бас ингээд алхаж байгаад бүгтийгээд хөвтээд босоод ингээд нурууны бас дасгал болж байгаа. Тэгэхээр эрүүл мэнд бол асар их хэрэгтэй. Дээрээс нь айгүй тийм джентльмен спорт байхгүй. Одоо ингээд зааланд очиж хувцас солиод тоглолдог шүү дээ. Тим байхгүй одоо офис хувцастай очиж гэсэн тоглож болдог. Теннис мэс тоглох гэхэд заавал хувцас солиод хөлдөрдөг. Тийм хөлөрөх юм байхгүй мөртлөө дасгал болчихдог. Дээрээс нь стресс тайлцдаг. Тэгээд хүүхдүүд бол маш их тийм төвлөрөл одоо төлөвшил олгож өгдөг ийм спорт. Одоо манай хүү 5 дугаар ангид төгсөөд урагшаа одоо хятадд бэлтгэл хийж байгаа. Ер нь бол юугаас одоо сургуулаа бол золиослцсон. Одоо мэржлийн тамирчин болно. Ерөөсөө шууд л мэржлийн тамирчин болно гэдэг шийдсэн. Хятадд бэлтгэл хийж байгаа. Тэгвэл бас нэг авьяаслаг чадварлаг тамирчин гарч ирэх нь дээ. Тий. Тэгэхээр одоо манай нэг наз англи хэлний курс ажилладаг байхгүй. Тэгэхээр тэнд би хүүгээ нэг 100 хэдэн сар суулгаж үзсэн гэсэн чинь ямар амар ингэж сууж чаддаг хүүхдтэй гэдэг. Тэгэхээр энэ бильярд спорттой их холбоотой. Тийм шүү. Бусад хүүхдүүд ингээл амар ингээд төвлөрөхгүй ингээд хичээлдээ ингээд төвлөрөхгүй байхад манай бол яг л яс сууж идэг гэж. Тэгээд тэрийг их гайхаад байсан. Тэгээд энэ спорттой холбоотой байх л гэж бодож байгаа. Тэгээд өнгөрөх 25 онд бол манай Монголын баг тамирчид сайхан Монгол улсынхаа нэр хүндийг олон улсад маш ихээр өргөлөө. Тэгээд 2026 он ч гэсэн маш гайхалтай мэдээгээр эхлээл ингээд баг тамирчид маань дэлхийд одоо Монгол улсынхаа нэр хүндийг өргөөл явж байна. Тэгээд та бүгд бас 2025 онд ч манай снукерийн төрөлд Азийн аврагтай болсон. Наран туяа төрөлсөн. За энэ хейболын төрөлд бас эмэгтэй Азийн аврагтай болсон. Ган орхон гээд олон улсын хэмжээний мастер. Тэгэл үргэлжлээл ингээд дэлхийн аврагтай болол явж. Тийм ээ тий. Дараагийн тэмцээн уралдаануудад нь бол амжилт төсөө тэгээд мэдээж одоо бас хүлээлттэй болчлоо манай үзэгчид маань тий. Мэдээж энэ бильярдын спортоор бол манайхан амжилт гаргаж болд юм байна. Дэлхийн оргилд нь гарч болд юм байна гэдгийг мэдсэн учраас дараагийн тэмцээн уралдаанд бол маш амжилттай сайхан оролцох байх гэдэгт бас найдаж байгаа. Та бүхэнд амжилт хүсье. Бид нар бас техникээр хичээж байгаа. Баярлалаа. Хөтөлбөртэй хамтаасан та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн зочноор Монголын хейбол бильярдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Батхүү оролцлоо. За хөтөлбөртэй хамтаасан үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагт иргэ уулзлаа. Тэр баяртай.